гэрийнхээ үдэнд ирлээ. Өнөөдөр ээж хоёрт би юу яасан? Гэрээ өшөр идмээр ин гэж хэлээд гэсэн чинь өнөөдөр хийж байгаа. Өнөөдөр хурдан ажилтараас яг бодож одоо 6 цаг өнгөрч байна. Тэгээд орж гоё хуушураа идчихэд ээж автаа имарт орж жоохон могоо цуглуулад ёо арай машинд төгжээл явлаа гэсэн чинь хойдлогоо багажийг ингээд тэр чигт онгорхоо үлдээсэн байл яг уу. Төвч мөчөдсөн байхгүй. Гадаа бүрээ гоё юм. Тан хуру. Баштай. Уншиж нэг уншиж. Диплома хамгаалах гэж байна. Амар сандарч байна. Тэгээ ямар ч хэсэг хийснээ сайн ярихыг бодвол байж байна гэдэг балбиугаа бэлтцсэн. Багш нарынхаа бүх материал бэлтцэн ганцаархнаа тавьшаа учраас айгүй чухал ганцаараа бүх юмаа бэлтэж байгаа. Сайн байх хаа. За өнөөдөр Сүнчаанд ирсэн байна. 2 өдөр 1 шөнийн энэ Солонгос компани шинэ ажилчнуудыг авч яваад манай аялал жуулчлалын сангаас үйл ажиллагаа явуулдаг компаниуд одоо тэрэнд хамаардаг компаниудын шинэ ажлын интоннуудыг авч явж байгаа тийм аялалд явж байна. Тэгээд Сүнчаангийн хотод ирсэн байна. Сүнчаан Гүчаангийн 2 хотод ингэж явж байгаа. Тэгээ ямар ч хэлсэн өглөө нөгөө диплома хамгаалсан үдээс хойш ингээ 2 өдрийн аялалд ажиллаар явж байна. Тэгээ одоо энийгээс work trip diary-ста оруулах нь уу эсвэл зүгээр ингийн сүүлийн үеийн амьдрал гэдэг зүгээр влогд оруулах нь ямар ч гэсэн гоё бичлэг хийгээл явж байна. Тэгээд энэ болохоор энэ газрыг би ингээ харуулъя за та нарт. Энэ газар болохоор ингээд ийм юу гэмдээ дээр үеийн хичээл ордог анги шиг ингээд засцсан. Тэгээ ингээд яг дээр үеийн кинон дээр гардаг шиг ийм халаалгын пишн байд юм байна. Тэгээ ийм душирак гэдэг ийм дээр үед ингээд хоол ингээд авч явдаг. Хоол авч явдаг ийм сав байна. Тэгээ анги танхим ямар байдаг байсныг ингэж тавьсан байгаа дээр үеийн байдлаар. Тэгээ ингээд дээр үеийн өмсдөг байсан сурагчийн дүрм тувцас зэрэг ингээд тавьчихсан. Тэгээ гадаад хүмүүс ирүүл айгүй их хөөрхөн байд юм шиг байна. Одоо өмсч үзэх үү? Огийн ямар аяр том бэ? 제가 말씀드릴게요. 나는 얼마큼 장량이 있나? 10살 2kg. Амралтын цаг гараад зарим гэдэж байна. Бид одоо Гүчаангийн хотод Сангаа гээд нуун дотор байна. Гаш ичгүүл идчихэ бэлгээ да. За хаа өнөөдөр 5 сарын 28 нөгөө аяллаараа явж байна. Сүүлийнхэн газар ирсэн байна. Тэгээд энэ гоё тэгээ ман татсан. Гоё юу байна? Нэг хийлийн ойр нөгөөд компьютер хараад, зурагт хараад, хичээл хараад дандаа ингээл стресстэй дсэн. Чи ингээд юм байгальд гарч ирсэн ч аим гоё юм.
бичлэг хийсэн. За өнөөдөр бид girls therapy day хийж байна. Бодог зураг бодно. Зураг зурагч байна. Хамгаалтын 2 дахь хамгаалтаа орно. Тэгээ багш нарын хамт бэлдсэн балпиугаа ингэ бэлтцсэн байж байна. За өнөөдөр 6 сарын 24 одоо ингээд юуныхаа дипломныхоо, докторийн дипломныхоо сүүлийн хилцүүлэгт орох гэж байна, хамгаалтанд орох гэж байна. Одоо өнөөдөр хамгийн сүүлийнх болохоор бүх юмаа засаад яснаа үзүүлээд ер нь төгсөх хэсэг нь шийдэгдэн. Тэгээ багш 5 багш ирсэн. Багш нартай кофе ус, сэндвич эдрийг ингээ бэлдээд бүх юмаа ингээд гаргаад бэлдсэн байгаа. Тэгээд одоо жоохон бэлтэж агаад орлоо. Хай. За амжилт хүсээрэй. Ямар ч ийсэн өчигдөр сайхан амарсан. Өнөөдөр нэг амар санаа зовоогүй 2 удаа орцсон учраас 3 дахь дээрээ ерөнхийдөө заснаа яриад бүх юмнуудаа тэгсэн гэсэн гэж нэг 10-15 минут балпиугаа хийгээд ихтгэлээ тавиад тэгээд асуултанд нь хариулаад засах юмнуудыг ягаал болох байх гэж бодож байна. Тэгээд 26-ны 6 сарын 24 3 дахь өдөр байна. Одоо тэгээд энийг хийчихвэл 7 сард ном болгож хэвлүүлээ сургуультай өгөөд төгсгөнэ. Амар байлаа шүү, амар байлаа. Одоо тэгтээ хойно бараг л ард нь нэг 80% гарсан учраас бас арай л гайг болж байна. Тэгтээ бас л ер нь л чангал байна шүү дээ. Амар сони болсон. Би нөгөө нэг балпиныхаа материалыг бэлтгэхдээ ер нь дандаа юм цэнхэр манай сургуулийн лого юм бэлдсэн байхгүй юу? Одоо PPT файлаа цэнхэр бэлдсэн. Тэгээд санаандгүй байжсэн чинь нараа кофе бэлдсэн юм маань цэнхэр, ус маань цэнхэр, энэ хавц маань цэнхэр, тэслэл ийм заяа. Пүүз маань яг улаан цэнхэртэй ийм. Тэгээ амар ийм цэнхэр цагаан улаан хайлт орсон тийм өдөв бэ. Би сая бүх юмаа сэтэ хийчээд өөрийгөө хуцлалтыг харчаад юмаа янзалж исэн чинь яг эдрэн таарцаа амар нийтэнтэй харагдаад гівэнд бичлэг хийчмээр санагдаад одоо тэгээд би нэг 2-3 удаа балпиугаа уншиж үзэж жоохон бэлтэж агаад тэгээд орно. Тэгээд гарч ирээд бичлэг ямар ч гэсэн ямар байсан гэх юм. Одоо ингээ мэж их улаагаад эхэлсэн. Жоохон ингээ айгаад сандраад юм санаа зовсон юм мэдрэмжтэй. 살짝 펴요. Өнөөдөр аим гоё өдөр болж байна. Сая ингээ амар олон хугацааны туршид олон бараг л одоо бүтэн жил тэгээд яг сүүлийн 3 сараас 2 сараас хойш бүрээ тосралтгүй хичээсэн
хичээлийнхаа өнөөдөр үр шимийг хараад яг би дээр харлаа. Бид удаагаар харуул за. Сая дүнгийн хэвлэлтээсээ авлаа. Нэг докторийн дипломны ном хэвлэлтээс гарлаа. Ийм байна. Өөрөө харсан ч амар гоё санагдчихлаа. Нэг тийм чадахгүй байгаа юм шиг, амирч байгаа юм шиг байгаад ирнэ. Яг ингээ ард нь гарсан чинь хүүе би чадлаа шүү гэсэн юм өөрөөр амар гоё бахархсан юм мэдрэмж авлаа. Тэгээд өчтөр сургуультаа номын сандаа бүгдэнд нь апплоуда хийгээд сургуультаа бүгдийг хураалгаад гар өсгөө багш нарынхаа гар өсгтээ цаас болон тайлангаа бүгдийг бичиж одоо энэ дээр ингээ 5 багшийн гар өсгтээ ингээд миний шинэхэн докторийн дипломын ажил бэлэн болсон байна. Аим гоё юм. Тэгээд одоо утгагүй сарын дараа докторийн дипломыг авах баяр болно. Тэрэн дээр гоё бас бичлэг хийнэ.